Сайн байцгаана уу? Анги удирдсан багшаас ангийн суралцагчдын монгол бичгийнээр зөв байгаа эсхийг хэрхэн шалгах видео заавар хичээл хургуулж байна. Ингийн тулд анги удирдсан багш нар маань өөрийн даасан анги руугаа дарж орно. Ангийн журнал хэсэгт суралцагч монгол бичиг гэсэн цэс байгаа. Тус цэсэн дээр дарж ороход суралцагчдын нэр монгол бичгээр харагдана. Хэрвээ суралцагчдын нэр хоосон харагдаж байвал та сургалтын менежертэй хандаж сурагчийн нэрийг эсээсээс монгол бичгээр татуулах үйлдэлийг хийнэ. Суралцагчдын нэрийг монгол бичгээр тулган хэрвээ алдаатай юм уу буруу байх юм бол харьяа аймаг дүүргийнхээ боловсролын газраар дамжуулан боловсролын ерөнхий газарт хүсэлт гаргаж засварлуулна. Засварлуулсан нэршил эсээ системээр орсны дараа сургалтын менежертэй хандан ахин эсээ системээс сурагчдын нэрийг монгол бичгээр татснаар засварлагдаж орж ирэх боломжтой. Ингээд анги удирдсан багш нар сурагчдынхаа нэрийг монгол бичгээр зөв бичигдсэн эсхийг сайдар шалгаарай. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.